бичлэг тоглуулахаар байгаа. Тэгээ та бүхэн маань бүгдээрээ ямар зочин байгаагаас харцгаая. Зүрхмэн борон дуслаа зүрхийн нуран гаруслаа хазар дээр чин би дуслаа нурсан сэтгэл чин дуслаа намайг чимэн сананда надгүй чимэн даранда сэтгэлийн минь харанда гэхдээ чимэн ганцаараа намайг чимэн сананда надгүй чимэн даранда сэтгэлийг минь харанда гэхдээ чимэн ганцаараа. За тийм ээ үзэгчдээ өнөөдөр манай зочноо жүжигчин дуучин уран бүтээлч тогтуу маань өрөлдсөн ирэхэд ирсэн байгаа. За тэгээд урьж байна дээ студид. За тэгээд сайн байна өглөөний мэнд. За тэгээд өглөөний мэнд 2025 онд бол үзэсгэлэн гоо гэдэг дуу нь болоо хит болсон. Тэгээд 6 сард терминал чекин хөтөлбөртөөс оролцсон. Тэгээд 24 онд оролцсон тий. Тэгээд ер нь бол бид бас тогтооныг хэрхэн яагаад өрвөө гэдэг гэвэл манай тогтооны маань бичлэг бас маш олон хүмүүст хүрсэн. Тэгээд бид нар заавал онцолж оруулж ирэх хэрэгтэй зочин гэсэн үүднээс бид нар урьж оролцож авчирсан байгаа шүү. Тэгээд өнөөдөр бас терминал маань 3 жилийн болж байгаа. За тэгээд тогтоо маань өглөөний мэд өглөө хэрэг хэлээ. За өглөөний мэд бүгдээрээ өглөөний мэд хүргээ тэгээд бас баг хамт олонд бүгдэнд нь 3 жилийн баярын мэндийг хүргэе да. Баярлаа. За маа тогтоо маань бит хоёр чинь нэг сургуулийн 1 жилийн төгс одоо энэ жил төгсөж байгаа адилхан жүжигчин мэргэжлэр. Тэгээ маа нөгөө анги бит хоёр чинь. Тэ одоо бит хоёр одоо хонхны өрөө хүлээгээл байж ин да. За тогтоонаар уран бүтээлээр нь санаа чи юу байна? Уран бүтээл гэвэл сая өмнө жил дуугайсан. Тэгээд зундаа завсарлага авч байгаа сая Оддын гээд олон ангид кинонд тоглоод одоо гарч дуусгах чинь да төсөөлөд ангирууд орсон байна. Анхны уран бүтээл нөө. Тийм анхны кино уран бүтээл, дэлгэцэн уран бүтээл. Гоё сэтгэлээс олзаач хэр байна? Ерөнхийдөө бол сонир мэдрэмж төрж ийн л доо. Хүмүүс ингээл хараал тэгээ нэг арай өөрөөр хүмүүс дүр бүтээж хүсэжсэн зүйлээрээ бас өөрийгөө нэг талаар харуулсан болохоор бас аюу сонирхолтой санагдсан. Одоо бас ингээд сүүлийн өнгөрсөн одоо 1 жилийг ингээд харахад те ер нь ямар жил болсон гэж харж байна те. Яг өнгөрсөн жилийн хувьд гэвэл аль болох мэрэгжил рүүгээ төлхөө ажилласан юм шиг санагдсан. Тэгээд аль болох жүжигчнийхээ карьерийг бас эхлүүлэх санаатай. Тэгээд бас кинонд тоглож чадсан. Тэгээд бас манай багаас наваг хүлээж бороос тэнцвүүлээд кинонд тоглож чадсан. Тэгээд энэ жилээс эхсүүлээд яг дууныхаа ажилд орсон байгаа. Ерөөдөө билетэн дуунуудтай олцсон байгаа гэсэн. Одоо цацагдаг байгаа нэг дууг нь би сонссон л та. Одоо цацаг. Яаж сонсч байгаа? Одоо асууж. Яаж сонсч байгаа? Тэгээд арай алах юм уу та? Одоос хяналттай байх сте. Тэр дуунуудаас явуулзаж ямар хуу төрлийн дуунууд байгаа вэ? Маа ерөөхдөө яг ямар хуу юм гэж хэлж чадахгүй байна өө. Тэгэл ерөөхдөө маш олон төрлийн дуунууд хийсэн. Тэгээд хөгжмийн жанр гэвэл төрлийн л хөгжмнүүдтэй янз янзын л дуунууд туршиж үзэж байгаа гэх юм уу. Тийм л энэ дөө. Тогтооны хувьд бас терминалд орж ирж ярилцлага өгч ирсэн. За тэгээд одоо бас ингээ 3 жилийн агаар нь орж ирээд ер нь ямар хөө байна? Терминал өөрчлөгч юу болж байна? Яг анх бол орж ирэхэд бол амар сандарч исэн чинь. Анхудаа бас ярилцлага өгч ирсэн, шууд нэвтрүүлэгт орж исэн. Тэгээ ер нь бол нилээ эвгүй ингээл гар салганаал үүдэн дуусуугаал байжсэн. Одоо сайхан байна уу тэгээ юу яцгаа манайхан гэдэг шиг л гэртээ орж ирж байгаа юм шиг л. Тэгээ бас нөгөө манай терминал нэг тийм 3 жилийн болж байгаа. Тэгээд онцолж байгаа. Тэгээд бид нар танаас бас юу яана олон дуу дуулуулнаа. Тэгээд бүр тийм амар шууд ингээд ерөөсөө тийм байхгүйсэн чи гаргаж ирж байна. За тэгээд одоогоор бол ер нь уран бүтээлүүдтэй бас анхаарж байгаа юм байна. За тэгээд дуунууд бэлдсэн байгаа юм байна те. Тэгээд ер нь энэ жилийн хамгийн гоё том одоо хийж бүтээн гэсэн зорилго тань ер нь юу байгаа? Энэ жил ерөнхийдөө л өөртөө зорилго тавьсан юм нь бол яг жинхэнэ дууныхаа уран бүтээл рүү орё гэж бодод байна да. Одоо нэг хийж дуусны дараа л юм ярь гэдэг шиг л яж जैन дөө. Одоо нэг хийхээсээ өмнө илүү юм яриад явах гэж бодоол явчихна. Ялч бас те. Хүмүүст хийж дуусаад үзүүлэлтлээ чимээгүй яв. Тийм уран бүтээлээрээ л тэгэл ер нь хөргөчвөл зүгээр ах гэж боддоо шүү дээ. Уран бүтээлч хүмүүс ер нь бол өөрөө ярихаас илүү уран бүтээл нэрдэг байх тийм үү те. Ер нь тийгэх баха. Одоос ер нь өмнө нь терминалдаас оролцоод гарсны дараа те ер нь бол хэр бас
хандлтууд хүмүүс хэрэг холбогдоо тий. Ер нь одоо терминалд бас дахиж орж ирж байна. Энэ талаас бас бүгдээр гоё хуваалцал тий. Ер нь бол өмнөх бас терминалтай ярилцсан ярилцлага маань бас нэлээд явсан шүү дээ тий. Инстаграмаар нэлээд явсан, рилээр нэлээд явсан. Бас одоо хүртэл бүр лайк нь яваад байна. тий одоо хүртэл лайк нь яваал л дээ. тий комментээр орж ирээд дахиж орох. Бас яг миний дунд бас нэлээд буст болж өгсөн. Яг тэр үед бол яг аль талтай бол нэлээд ингээд хүчтэй уулзсан гоё зэрэг байсан гэж бодчих. Одоо хүртэл манай терминалийн маань пэйж нэр тогтооны маань талаар одоо хүмүүс асууж тэ дараагийн уран бүтээл нь хизээ гэсэн бэ? Сураг ажиг байна уу? Тогтоо маань юу хийж байгаа болоо гэж бид нэр байнга асуудаг. Тийм болохоор ер нь тогтооныхын 3 жилийнхаа баярын өдрөө онцлог зочноор ер нь онцлоод дахин терминал нэгдэг чекины маань студид ирж бидэнтэй чин сэтгэлийн гоё ярилцлага хийгээч гэж урьсан байгаа шүү. Бас айгүй гоё санагдсан. Бас яг энэ спешиал өдрөө дуудсан ч юм бас айгүй гоё үн цэнтэй мэдрэмж авсан. Тэглээ хаад ер нь тогтооны талаар бол биднээс их асуудгүй. Тэгээд уран бүтээл нь яаж юм. Тэгээд би бас нөө үзэгч нартай бас ингээд яг ам асуух гал тэгээд одоо яг хизээ яасан гинөө. Хаана юу хийгээд дуу муу хаачаа өнөр гэдэг бүгдээрээ сайхан ярилцъя гэж бодлоо. Тэгээд сая би ойлгосноор бол дуунууд бол бэлэн болсон байгаа даа. Тийм дуунууд бэлэн болсон байна. Ер нь эхний дуунууд цацагдах хугацаа гэдэг ч юм уу тийм хугацаа ер нь бол одохгүй болсон байгаа. Бүр ер нь бол баг энэ сартай гэж ойлгож байна. Тэр ер нь энэ 100 дахиад ер нь монголчууд маань тогтооны маань шинэ дуунуудаар амьсгалаад шинэ клипүүдийн үзэл охтууд маань харж уяраал тэгэл явж байгаа юм шүү дээ. Ер нь уран бүтээлч байх үеийн хамгийн сайхан зүйл нь яг юу байдаг вэ те? Энэ талаас хаваалцвал би яг энэ бол тэгтээ яг жил болгоо хувиртай юм шиг надад санагдаж байна. Өмнө жил бол би нэг сайн мэдэрч чадахгүйсэн. Яг юу болоод байгаагаа мэдэхгүйсэн. Тэгээ яг энэ жил болохоор хүмүүсийн ярианаас ингээд сонсоход сэтгэлдээ хуваалцж байгаанууд нь болохоор дууч надад тань болж байна. Киногч үзэж өвлж байна. Надад үнэхээр дотн санагдаж байна. Хамгийн гоё зүйлүүд нь яг тэр хүн миний дуугаар миний уран бүтээлээр сэтгэлээ эмчлээд эсвэл яг тэр дурсамжаа санаад яг гоё үн цэнтэй байгаад байгаа надад илүү сайхан санагдаж ирсэн тий. Тогтооны хувьд ер нь яг хамгийн ингэж одоо юу гэдгийг одоо үлгэр жишээ авдаг хүмүүс нь яг ямар хүмүүс байдаг вэ? Дуучин, жүжигчин аль нь дөө. Ер нь бол яг тэр хүнээс үлгэр жишээ авдаг гэж хэлж чадахгүй байна. Яг Монголд байгаа ер нь хөвчлэн сайн явж байгаа бүхэл хүмүүсээсээ авахыг авдаг. Тэгээд энэ хүн яагаад сайн явж байгааг гэдгийг нь хардаг. Тэгээд ер нь бүхэл хүмүүсээ Монголын ер нь уран бүтээлчтэй бүгдийг ер нь сайн харж дэмждэг болсон. Ялч одоо тогтсон дуучин артист гэхээсээ илүү ер нь яг үндсэн мэргэжлийн жүжигчин байгаа тийм. Тэгээд цаашдын дуунаас гадна дэлгэцийн уран бүтээл эсвэл тайзны уран бүтээлэр ч юм уу төлөвлөсөн ажлууд эсвэл ирж байгаа саналууд тийм зүйлүүд нөө. Ерөнхийдөө бол дэлгэцийн уран бүтээлүүд байгаа. Тэгээд бас угаасаа миний мэрэгжил жүжигч учраас мэрэгчлэрээ явна. Дэлгэцийн уран бүтээлдээ хослуулаад явна. Тэгээд мэдээж хобби маань артист дуу бичих байсан бол энийг ч гэсэн эзэж чадахгүй. Энэ хоёроо сайхан холбоол явна да. Бас тогтооны үед уран бүтээл ер нь бүтээхдээ яг мэдрэмжээсээ гэх үэсвэл зүгээр яг хийгээл хийждэггүй яг одоо нэг хоёр төрлөө байдаг шүү дээ. Нэг нь онготой үлээдэг ч гэдэг юм. Нэг нь бол би яг одоо хийнгээ хийдэг ч гэдэг юм те. Тэгээд ийм байдаг. Ер нь тогтооны үед ер нь яаж уран бүтээл хийдэг вэ? Яг хоёр өөр төрлөө уран бүтээл гарчаад байдаг л та. Хийгээд хийсэн уран бүтээл цаанаасаа яг тэр мэдрэмж нь ороод ирсэн уран бүтээл хоёр өөр төрлөө уран бүтээл гараад идэг. Мэдрэмжэн дээр суурилсан гэвэл ерөнхийдөө бол нэг юм жоохон өрмөц тал руу орох гэдэг. Яг хийгээд сонсогч нартаа зориулъя гэвэл бас нэг өөр зүйл гарах гэдэг. Тэгээд аль тал нь байх нь аль талдаа дуу хийх нь гэдгээс шалтгаална. Ер нь ямар хөө дуу хийхээсээ шалтгаалж аль тал руу хөрвж байгаа гэсэн үг. Одоо ер нь тогтооны маань одоо өмнө гарсан үзэсгэлэнгоо гэх юм уу одоо удахгүй гарч байгаа дуунууд нь хэвчлэн нэг жанра барьж байгаа гэх юм уу? Одоо миний бодлоор шүү. Миний бодлоор шүү. Одоо нэг тэнгууд одоо зарим хүмүүс маань гинт өөрчлөгддөг штеп. Бүр шал өөр. Одоо юм уянгийн хайрнууд болж байгаа гинт одоо хард хип-хоп ордог ч юм уу те. Иймхүү ер нь бодол байдгүй. Эсвэл ингээ жоохон өөрчлөе, янз янзаар туршиж үзье, өөрийгөө сорий ч юм уу те. Ер нь бол санд маань ер нь маш сонин доонууд байгаа. Рок доонууд ч байгаа. Тэгээд R&B ч байгаа, хип-хоп ч байгаа. Ер нь янз янзын юмнууд байгаа. Гэхдээ тэрэн дундаасаас яг өөрийнхөө сүнсийг олно гэдэг бас айгүй хэцүү зүйл. Тэгээд
туршаал үзэл явж л байна да. Тэгээ тогтоо маань өмнөх ярилцлаган дээр бол бас ярьжсэн баг. Тэ одоо ер нь уран бүтээллүүдийн талаар одоо яг яаж хийдэг талаар ч гэдэг юм уу те. Ер нь бол уран бүтээлч хүний хувьд ер нь ямар уран бүтээл хамгийн сайн, ямар уран бүтээл хамгийн муу гэж боддог вэ? Ер нь бол асуулт сууж байгаа. Гүнзгий асуулт асуусан уу? Ер нь бол муу уран бүтээл гэж юу байхгүй хаа. Хүмүүсийн сонирхгүй уран бүтээл гэж байх гэж бодож байна. Бүх л уран бүтээлүүд чинь хүний 100 сэтгэлээс гарч байгаа, 100 мэдрэмжнээс гарч байгаа. Үнэхээр сэтгэлээ зориулсан зоригтой байсан болол тэр уран бүтээлийг гаргаж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг нэг сонсоод хүлээж авахгүй нь олонд хүрэх хүн байна, олонд хүрэхгүй хүн байна. Тийм учраас нэг энэ муу уран бүтээл, энэ сайн уран бүтээл гэсэн юм байхгүй тий. Би бас өөрөө нэг яг нөгөө замлын туулаад яг явж эхэлж байгаа болохоор ерөнхийдөө бол ах эгч нарын Монголд уран бүтээлчдийн бүх зовлонг нь ер нь баг ч гэсэн хэмжээг нь мэдэрж байгаа болохоор ер нь бүхэл хүмүүсийг ер нь хүндлээд энэ хүн яаж эндий зэрэгнээс энэ хүртлээ явуу гэдгийг бас хүндлээд эхэлсэн болохоор бас яг муу уран бүтээлч гэдэг нь байхгүй хаа. Ялч бас уран бүтээл болгон хүн ямар нэгэн хүмүүсийн чинь зүрх сэтгэл цаг хугацаа бүх зүйлийг зарцуулж гарсан байдаг болохоор үнэхээр үүсгэж бас болохгүй бах тий. Тийм шүү дээ. Бас ингээд тогтоонтой нэгт бас ярилцахад бас үнэхээр гоё тухтай энэ гоё. Тэгээ дээрэс нь эндээс нь асууя гэж бодлоо. Тэгээ ер нь тогтоон гэдэг одоо өнөөдрийн тогтоон тий. Ер нь хэрхэн яаж бүтээвдээ ер нь ямар зүйлсүүд ер нь хүчин зүйлсүүдээс ингэж хүчтэй болох дараагийн алхам руу очих ч гэдэг юм уу. Эдгээр яг ямар зүйлсүүд бас туулсан ячаар яг өнөөдрийн тогтоон бидэртэй ярилцаа сууж байна. Йоо ямар амжилттай оргил дүрцэн юм шиг ярьдаг тийм. За гэх юм уу та. Ерөнхийдөө бол хамгийн түрүүнд хүрээл орчин тойрон гэр бүлийнхаа маань хамгийн их нөлөө бүхэ үзүүлнэ. Тэгээд найз нөхөд маань байгаа. Тэгээд аль болох нөгөө цөөхөн үнсэнтэй хүмүүсийг хажуудаа байлгах дуртай. Тэгээд ер нь хийдимээ цагаа өрөхгүй ерөнхийдөө зүүн just chilling гэдэг шиг. Ерөнхийдөө яг ирээдүрүүгээ төвлөрөөл иждэг. Тэгээд ирээдүрүүгээ алхах замд хажуудлаас хөндлөсөж орж ирэх хүн байхгүй. Гол зүйл нь тэр юм уу та. Тэгээд эргэн тойрны хүмүүс маань ер нь бүгдээрээ намайг дэмждэг. Тэр нь би бас нэг жоохон аацтай гэх юм уу. Хүмүүсээ хайр татсан ч гэх юм уу. Тэгээд ерөнхийдөө бол нэг тиймэрхүү байдаг. Тэгээд хүн болгон л загч ин одоогор. Энэ хүнээ битээ алдаараа гэгээр хүн чанараа битээ алдаараа. Яг энэ өгөөрөө байгаараа чи хинч болсон хизээч хэдэн жилийн дараа ч гэдэг ч юм уу тий. Тэгээ ерөнхийдөө бол одоо бол хүн болгон энэ үгийг хэлж байгаа болохоор яг энэ дээр л төвлөрсөн байж байна. Тэгээ бас нэг бодоод тахгүй хүн гэж ямар үдин бодоод зүгээр яг байдгаараа сайхан нэг зангараа л байна да. Тогтоо маань ер нь хэр галзуу вэ? Ер нь бол галзуу гэж хэлж болно. Тийм. Тэгвэл одоо бүгдээр нэг галзуурчих. Тэгээ тогтооны маань бас дуу сонсох дуртай сонсдог. Ер нь тогтоонаас бас нэг уран бүтээлээс гоё ганц тэ үзэсгэлэн гоо ч юм уу тэ манай 3 жилийн ойд зөвлөн ганц дуулаач. За манай найруулагч аян тавих уу яах вэ? За тий. За манай найруулагч аян бэлдээт гэх гинэ. Аян бэлдээт тэгээд бас яалч арга тогтооныг оруулж ирчээ би одоо дуу дуулахгүй үзэсгэлэн гоо. Тэгээ үзэсгэлэн гоо гинэ. Би бас жоо ичээд за санаа зовоод ганц дуутай ээж. Гүүштэй. Уран бүтээл гэдэг чинь ер нь бол хүний тоогоор хэмжигддэг гэж би ер нь боддгоо. Тэгээд 100 дууных нь нэг дууг нь хүмүүс мэддэг ч байх үе байдаг тийм. Тэнгүүт хүмүүс өмнөх 99-ийн ч мэдэхгүй байгаад байдаг ч гэдэг чинь. Тэгээд тийм юмнууд байдаг. Тэнгүүт тогтооны хувьд бол ганц дуу гаргасан гэж байгаа ч цаана уран сан зөндөө дуунууд байгаа. Тэгээд ихмэжлэн бидний хамгийн сайн мэддэг дуугаараа танигдаж чадсан. Энэ бол ер нь бол амжилт маш мундаг. Тэгээд ер нь бол би тогтооны өмнөөс л дахиад хэлэхэд бол бахархаж байна. Мэдээж иргэн дууг бид сонсох хэрэгтэй. Тэ. Тэгээ хаяалтчгүй YouTube дээр 24 сая үзэлттэй байна одоогийн Юу байдлаар. ярьж байгаа юм бэ? 24 ч одоо баг топ 10-таа орох байх шүү. Монголда одоогийн байдлаар тэгэх байх гэж бодож байна. Тэгэх байх шүү. Баг тэ. Гэтэ ер нь баг энэний гоё чартанд гарвал гоё юм байна те. Ер нь хаана аль all time ч юм уу те. Ер нь хинд манай Монголын гэдэг юм гарвал. За тогтоон. За ингээд үзэгчтэй та бүхний өмнө тогтоон үзэсгэлэн гоо. Би чамд тэртэй байс. Би хайрлах дуртай байс. Би зөөрөлтөөс. Одоо би чиний дэс.
Яг юу болоод байна уу яг надад бороод байна сэтгэл дотор адар буудэн зүрхэн талд минь аян цэхэдэн чиний хөрөлийг сонс чиний харцэг чин нойс үзэсгэлэнго миний газар харах дуртай үзэсгэлэнго чиний хөөсийг би дэрс чиний хөөсийг би сонс үзэсгэлэнго миний газар харах дуртай үзэсгэлэнго зүрх минь борон дуслаад зүрхийг нууран гаруслаад хацар дээр чин би дуслаад норсон сэтгэл чин дуслаад намайг чимэн сананда надгүй чимэн даранда сэтгэлийн минь харанда гэхдээ чимэн ганцаараа За баярлаа ямар гоё. За энийг яг рил дахиад бурхан минь энэ бүр юу вэ? Үнэхээр энэ дахилт хэсэг те энэ хэсэг үнэхээр таалагдж байна. Тэгээд угаасаа маш олон хүнд ингэсэн баг. Тэгээд ер нь яг үндэ би өмнөхдөр хамт байгаагүй ярилцж байгаа. Гэхдээ энэ үзэсгэлэн гоог ер нь яг энэ ямар мэдрэмжээр яг мэдрэмжээр үү те хийгээд хийсэн үү те яг яаж бүтсэн үү те хэнийг зориулв үү те ер нь бол мэдрэмж. Тэг ер нь мэдрэмжээр битсэн дөө гэж хэлж болно. Яг тэр үедээ яг өсвөр насны ямарлд автаал өсвөр насны ямарлаараа дуу хийсэн. Тийм дуу маань. Хүн болгоо ингэж өсвөр насны ямарлтай байгаасаа. Жил болго нэг доо гарч ирж идэг те. Жил болгоо цоо шин доонууд гарч ирдэг те. За тэгээд бас 3 жилээ болж байгаа. Тэгээд бидэрт бас гарын бэлэг байгаа. Тэгээд манай өсгөө маань гарын бэлгийн үед те. Тэрнал нэг тэгээс та бэлтэж танд бас 3 жилийн ойн бэлгээ бас гартуулъя. Цэнцэр. За ингээд Оскар шагнал авлаа юу гэж бодож байна. За тэгээд тогтоонтой ярилцах маш их дата байлаа. Тэгээд тогтоон маань бас энд орж ирээд хэлмээр байсан үгээ бол хэлж болно. Мөн нийт терминалчтай бас мэдлэгээ дэвшүүлж болно. За терминалийн хамт олондоо бүгдэнд нь 3 жилийн баримт төргий. Тэгээд бас өмнө ярилцлаганд нь орж исэн болохоор бас айгу дот нь олцсон байна. Бас айгу гоё ойр санагдчихээн. Тэгээд яг ингээд 3 жилийн өдөр нь спешиал болоод спешиал номер дээр орж ирж байгаа бас айгүй гоё сэтгэл төрүүлж байна. Тэгээд бас удахгүй өшөө олон жилийн хэдэн жил чи 10 жил 20 жил өшөө олон урт удаан жил явах болтгой гэж бас ерөөй. Тэгээд бас манай киног үзэж байгаа сонсогч нартаа бас дуугт мань сонсдог сонсогч нартаа гэр бүлдээ хайртай хүмүүстээ бүгдэнд баярлалаа. Тэгээд үзэж байгаа үзэгчдтэй бас бүгдэнд нь өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж хэлье. За баярлалаа. Баярлалаа. За тогтоонд бас цаас тааштай уран бүтээлтэнд маш олон дуунууд гаргаад маш олон цомгууд гараад тоглолтоо хийгээд маш олон уран бүтээлээр бас бидний терминал дээр дахиж өргөдөж орж ирээд бидэнтэйгээ уран бүтээлээ ярилцаад суугалтгая гэж хүсэж байна. За өнөөдөр бидний урилгыг авч хүрэлцэн ирсэн тогтоонд баярлалаа. Жүжигчин, дуучин, уран бүтээлч тогтоонтой ярилцлаа үзэгтэй. За Баярлалаа. баярлалаа. Тэгээ тогтоо маань амжилт төсөө тэгээ 2026 оны жиг ураад тастаад өгөөрэй. Тэгээ гал шиг дөрүүлцэж морь шиг давхираа тэгээ гал морьж шүү дээ. Тэ. За тэгээд мэдээж уран бүтээл гоё одоо юу гэдгийг гоё тоглолтууд гоё цэнгэлтэгт тэргээд. Тэгээ байх юм бол бит хоёрт гоё тасалбар явуулаарай. Манай арай албаны тасалбар явуулаарай. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За